За хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хүрсээр байна. За яг одоо та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочд маань хүрэлцэн ирсэн байна. Та гуравтаа энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. Чамдгсан энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За энэ удаагийн зочдоор Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны менежер Алтан Туяа. За Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны соёл урлагийн ажилтан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бат Дэлгээр хүрэлцэн ирсэн бол мөн адил Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Марлманаар хүрэлцэн ирсэн байна. За бид бүхэн үзэгчдээ бас ёслол хүндэтгэлийн ордны талаарх бас мэдээллийг үзэгчдээ хүргэнэ. Баянгол дүүрэгт манд байрладаг тийм ээ. Үүнийхээ өмнө за Баянгол дүүргийн бас 60 жил энэ жил тохиож байгаа. Маш олон ажлууд бол хийгдэж байгаа. За түүний бас нэг товчхон ажлуудыг бас танаас. За маш их баярлалаа. Юуны өмнө цэнгэр дэлгэцээ үзэн суугаа. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын одоо ууган телевизүүдийн нэг болох UBS телевизийнхаа өглөө хөтөлбөрт манай Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны маань хамт олонны төлөөлөл өргөдөж ирсэндээ туйлын таатай. Тэгэхээр мэдээж Монгол түмэнд энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За Баянгол дүүргийн 60 жилийн өмнө. Энэ жил бол манай Баянгол дүүргийн маань хувьд түүхэн 60 жилийн аймаг болж маш олон ажлуудыг одоо зохион байгуулсан байгаа. Тэгээд хууль эрх зүй, боловсрал, эрүүл мэнд, за тэгээд сургуулийн өмнөх боловсролоос өтөл буурал хүртэл хамдуудаа зориулсан олон арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлсэн. Түүнийг ярих юм бол одоо нэвтрүүлгийн маань цаг хүрэлцэхгүй. Тэгэхээр мэдээж Баянгол дүүрэг соёл урлаг ёслол хүндэтгэлийн маань ордон энэ жил бас 10 жилийн ойтойгоо залгаж байгаа. Тэгээд маш юм гоё ойн тохиолдуулаад тэгээд энэ гоё өглөө Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны төлөөлж ирсэндээ бид гурийн хувьд маш их баяртай. Тэгэхээр Баянгол дүүрэг соёл урлаг ёслол хүндэтгэлийн маань ордон Баянгол дүүргийн 260 мянган хүнд үйлчлэхээс гадна 9 дүүрэг 21 аймагт соён гэгэрүүлэх үйл ажиллагааг хийж байгаа. Тэгээд энэ жилийн үед бид бүхэн маш их амжилттай, ололцтой, дээрэс нь бас одоо нийслэлийн нүүдэлчин наадамдаас тэргуун байрыг эзэлсэн гэд яриад байвал маш их төвхтэй байгаа. Тэгээд ордноо магтаад байвал маш их олон зүйлүүд байна. Мөн одоо манай соёл урлаг ёслол хүндэтгэлийн маань ордон жилийн өмнө статус нь өөр байсан. Гэр бүлийн ёслолын ордон гэж зөвхөн хормын одоо үйл ажиллагаа залуугаас гэд ингээд хормын үйл ажиллагаа байсан бол энэ жил одоо соён гэгэрүүлэх ажил соёл урлаг руугаа нийслэлийн одоо соёл урлагийн газрын одоо бас удирдлагатаагаар ингээд институцийн өөрчлөлтөд ажиллаж байгаа. За яг та хэлж байна өнгөрсөн жилээс зөвхөн одоо гэр бүл одоо хормын үйл ажиллагаа ингэж хүлээн авдаг гэсэн бол өргөцсөн гэж байна. За яг юугаар өргөцсөн байна? Ямар үйл ажиллагаа яг дотор нь явагдаж байна гэдгийг хэдүүл бас дэлгэрэнгүй сайхан үзэгчдэд бас тайлбарлая тийм ээ. Тэлбэ яах вэ? Монголын уламжлалт энэхүү одоо галамтоо бадраах хормослын үйл ажиллагаа маань явж байгаа хэдийч мөн одоо бид бүхэн соёл урлагийн ажилтнуудтайгаа хамтраад одоо энэхүү 260 мянган хүндээ төрийн бас байгууллагатайгаа хамтарч олон талын одоо соёлын үйл ажиллагааг зохион байгуулж түүндээ болвол хүүхэд, залуучууд, ахмад гэд хамруулад за ялангуяа одоо хүүхд рүү хандсан зүйл гэвэл мэдээж дугуулангууд маань маш их хичээлж байна. Бүхэл төрлийн дугуулан манад хичээлж байна. За мөн одоо баярт өдрүүд, баяр тэмдэглэлт өдрүүдийн бүхий л одоо захиалга авч иргэдтэй үйлчилж байна. За мэдээж хэрэг нийслэлийн одоо соёл урлагийн яамнаас өгсөн чиг үүргийн дагуу, удирдамжийн дагуу, Баянгол дүүрийнхаа нийгмийн хөгжлийн өгсөн чиг үүргийн дагуу бид бүхэн одоо өдөр бүр тэрхүү ажлуудыг бас гүрэн олоод ажиллаж байгаадаа баяртайгаа. За манай хоёр зочин маань ёслолын ордны одоо ордны маань урлаг хариуцсан ажилтнууд байна тийм ээ. Соёл урлаг хариуцсан ажилтнууд байгаа. Тэгээд яг ямар одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна, ямар одоо дугуулангууд дээр та хоёр маань бас багшилж байна. За та бүхэнд өглөөний мэндийг хүргье. За би соёл урлаг ёслолын хүндэтгэлийн ордны дуучин, ерөөлч тийм хүн байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. Дугуйлан секцийн хувьд бол морин хуур, төгөлдөр хуур, тэгээд шанз, дууны дугуулангууд хичээлдэг байгаа. Манайх. Тэгээ би болохоор уртын дуу ер нь язгуур урлаг тал руугаа ерөөл магтаал, морь бүхийн цолны сургалт одоо хүүхдүүд тэгээд өглөө уламжлуулаад явж байна. Үлгэрийн цаг. Тэгээ үлгэрийн цаг дараамын одоо бас дугуйл хичээлдэг байгаа. За таны хувьд за сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай байгууллага нь хормын ёслолоос гадна маш олон үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл одоо манай алхам менежер хэллээ те.
За хурмаас гадна одоо дугуйлан секцүүд за тэгээд бүхэл төрлийн үйл ажиллагаа арга хэмжээ сэвлэг үргээх ёслол за тэгээд баярт бүх хүмүүсийнхаа одоо баяр ёслолуудыг тэмдэглэлт өдрүүдийг хуваалцж байгаа. За тэгээ миний хувьд болох юм бол Баянгол дүүргийн соёл урлагийн ёслол хүндэтгэлийн ордныхоо шанц за дууны дугуйлан хичээллүүдэд багшаар ажиллаад явж байгаа тийм. Ерөнхийдөө хөгжим талын аваас. Тийм. Аха. Ер нь хүүхдүүд маань за Баянгол дүүргийн хүүхдүүд энэ сургалтанд их илүү хамрагдаж байна уу? Ер нь яг энэ сургалтанд одоо ямар хүмүүс хамрагдах ёстой юм те? Одоо нас хязгаар хамаатай юу? Бас нэг ер нь бол чөлөө цагаа өнгөрүүлэгч гэдэг юм уу? Зөв зөвхөсний өнгөрүүлэгч гэдэг юм уу? Ер нь дугуйлан секцүүдэнд бол ер нь хүмүүс их явахыг боддгийм шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ нээлт нь ер нь хэр нээлттэй вэ одоо энэ иргэдтэй. Зөвхөн хүүхдүүдэд юм уу? Эсвэл ингээ залуучуудад хамаагүй юм уу насны хязгаар? Бид рүү ярьсан Баянгол дүүргийн одоо нийт ард иргэд манай одоо Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордноор үйлчлүүлэхэд үе таалга маань үргэлж нээлттэй байдаг. Учир нь одоо сургуулийн өмнөх наснаас эхлээд Ахмад Буурлууд хүртэл бас үйлчлүүлдэг байгаа. Зарим одоо 80 гарсан манай одоо өвт одоо Монголын өв соёлыг одоо өвийг эзэмсэн олон хүмүүс маань ирж одоо тээж яваа хүмүүс маань өвлөн тэгшд маань манайдгаар бас үйлчлүүлж манайхтай бас хамтарч ажилладаг. Хүүхдүүд маань бяцхан хүүхдүүд маань бас энэ олон дугууланд сурч мэдснээрээ мэдээч хэрэг өөрийнхөө оюуны санг ялангуяа урлагийн одоо том бүтээмжийг дээшлүүлдэг. За дээрэс нь манай Баянгол дүүрэг соёл урлаг ёслол хүндэтгэлийн маань ордон энэ жил цогц хүлээн авалтууд авч байгаа гэдгээр их онцлогтой. Учир нь юу вэ гэхээр магадгүй одоо танаа амт талаа ирээд одоо 20 30 100 хүмүүс манайхаар үйлчлүүлэх юм бол хормоо ээж олно. За мөн алт мөнгөн хорим залуусын хорим. За мөн одоо юу гэдэг дайх үргэх октоодынхаа хөвгүүдийнхаа хөрхэн дайх үргэх аслыг хийж олно. Төрсөн өдрөө тэмдэглэж олно. За магадгүй ижээ аавыгаа хайртай хүмүүсээ хүндэтгэж олно. Тэгвэл бид нар цогц одоо хоол хүнс тийм ээ рестораны журмаар үйлчлэлтгээрээ давуу талтай бүхэл үйлчлэгийг тэнд хормоосоо осоод маань аваад гарах боломжтой. Аль эсвэл захиалга өгөөд одоо үйлчлүүлэх боломжтой. Ийм гоё одоо давуу талтай байгаа. Тий. Яг инжлээс зөвхөн инжлээс тий. Аха. Мэдээч хэрэг 25% маань алтаа оноо нэлээд байла. Учир нь яагаад тэгэхээр нөгөө урд нь зөвхөн гэр бүл яслаа авдаг байсан бол одоо инжил зөвхөн ингээд хүлээн авалт хоол унд за тэгэл рестораны одоо зориулттай тийм ээ тэр хүмүүс маань юу хүсэж тэр бүгдийг манай тогооч нар маань хийх за бид ч гэсэн одоо бас тэр ажлуудад маш их суралцаж одоо илүү их хүлээн авалтууд авахд одоо бүрэн боломжтой болчиход байгаа шүү дээ. Одоо утгагүй манай Монголын маань цагаансаар хажууд ирчээ таянд ирчээ захиалгаа өгөөрэй л гэж уриалмаар байна. Бас тийш үнээр цагаансаар холбогдоод ах дүүгээрээ нийлээд нэг газар бас тэмдэглэж байна. Сүүлийн үед их тэгдэг болсон байлээ. За хоёрын маань хувьд ер нь байгууллагатайгаа одоо холбогдоод ажилд ороод ч гэдэг юм уу хичнээн жилийн хугацааг бас өнгөрүүлж байна. За миний хувьд 2022 оноос хойш ажиллаж байна. Одоо 4 дахь жилдээ золгож байна л. Тэгээ 8 сард одоо 4 жилийн маань одоо энэ байгууллагатайгаа холбогдож ажиллаа 4 жил болж байна. За миний хувьд байгууллагатаа ороод одоо 3 дахь жилдээ ажиллаа явж байна. Соёл урлагийн ажилтнаар. Ер нь хоёр маань яг ихэвчлэн яг ямар шүү одоо аль насны хүмүүстэй илүү тулж ажиллаж одоо тэр хүмүүс ер нь хоёрын сэгсэн дугууланд ер нь их хамрагдаж байна. За хүүхдүүд бас нэлээд сонирхдаг. Эрэгтэй хүүхдүүдтэй л ер нь бол тулж ажиллана. Одоо тэгэл нэг юм хөөмийч гэдэг юм уу бүхний цоолч гэдэг юм уу тийм энэ чинь амар сонирхол татчихад хүүхдүүд бол одоо улсын наадмаар одоо тэр Тэмүүлэн гээд нэг хүүхэд морь цолсноос хойш одоо бас хүүхдүүд одоо маш их сонирхож аав ээж нь одоо морь бүхний цол сургая гэж одоо ингэж бас хүлэлцэн ирж бас. Тэгээ хүүхдүүдээ өөрсдийнх нь сонирхол оролцоо ер нь маш идэвхтэй байгаа гэх тийм. Одоо бас Монгол түмний өв соёл одоо уртын дуу тэгээд ерөөл магтаал морь бүхний цол гэдэг чи одоо тэгэл салшгүй өв соёл шүү дээ. Тий. Тэр тусмаа ер нь яг энэ чиглэлээр бага насны хүүхдүүд яг багаасаа ингээд одоо морьны цоолч гэдэг юм уу бүхний цоолч гэдэг юм уу те ингээд харьцаад эхлэн хэрэг өөрсөнд нь илүү сонирхолтой байгаа болоо гэж бодож байна те. Ер нь тэр хүүхдүүдийн хүлээж авч байгаа энэ оролцож байгаа оролцоо нь ер нь хэрэг. Ер нь сонирхолтой.
Тэгээ багасаа ер нь одоо төвийн хүүхдүүд ч бас тийм мэдэхгүй шүү дээ. Тэгэл сайн хэлж өгөхгүй л бол тэгэл нөгөө шүү дээ. Юу 5 дахгаар байшинд нөгөө 5 ошуумал амьдардаг гэдэг шиг. Ер нь бас тийм тал биш үү? Ер нь сөйлэм. Таны үед бас яг хичнээн одоо бас дуулаачийн сургалтанд бас ээлжлэлт аваад ингээ хүмүүст сургаа явж байгаа гэдэг чинь тий. Дууны дугуйлан бол шансны дугуйланд бас 10 наснаас дээшээ. За тэгээд манай одоо хамгийн одоо юу нэг юм бол одоо 50 настай манай их жаа шансны дугуйланд явж байгаа тийм. Ямар гоё юм тий. Тийм. Бас шанс хөгжмийг бас нэлээд сонирхож байгаа Тийм хүмүүс байна. шансчээ ер нь Юусе эхнээс нь одоо чи юу ч мэдгүй хүмүүс очоод эхнээсээ л сурна гэсэн үг шүү дээ. Тийм. Ерөөсөө усыг зааж байгаас нь лахуулаад гэсэн шээ тэгэл шатааралтай. Маш гоё гоо зүүн боловсрал тэгээ за тэгэл хөгжмийн одоо боловсрал тийм бүх зүйлийг одоо нэг дор. Заавал тийм мэрэгжлийн болох гээд нэг сонирхоод байгаа зүйл биш үү? Энэ талаараа ингээ урлагийнхын талаар бас нэг тодорхой мэдрэмжтэй ойлгомжтой болчвол бас гоё шүү дээ яг хүмүүстэй бас тийм. Байршлын хувьд ер нь манайхан бас зарим нь бол мэдж байгаа. Тэр дундаа Баянгол дүүргийнхэн бол тэр чигтээ барыг мэдж байгаа болоо гэж бодож байна. Хэлгүй яах вэ? Тийм, байршлын хувьд. Ерөнхийдөө мэдээч хэрэг одоо манай тухайн соёлын ордон маань хаана байрлалт юм болоо гэж хүмүүс магадгүй асууж яж магадгүй. Баянгол дүүргийнхэн маань бол одоо мэднэ. За манай 9 дүүргийнхэн хэрвээ сонирхож ивэл 9 дүүрэг ерөөсөө тус бүрдээ соёлын ордонтой. Дээр бид нар улаан болон гэж ярьдаг шиг соёлын ордон маань өргөжөнд дэлгэрсээр хагаад маш том одоо бас бүр цогц бүх үйлчлэгийг тэнд явуулдаг тухайн одоо дүүргийнхаа. Тэгэхээр манайх бол бидний ярьж занснаар 10 дугаар хоронгийн хороо одоо 10 манайх бол уг нь бол Баянгол дүүргийн 6 дугаар хороонд одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэсэн ч хүмүүс маань 10 дугаар хорооллын далангийн яг чанга хойно гэхээр маш их ойлгож хурдан ирдэг байгаа. Тэжтэй нэг зам ч гэж ярьдаг. Манайхны чинь нэг ингээд нэг нэршил өгчдөг шүү дээ. Тэр ялтын талбай тэр юу ч гэдгийг яг тэр шиг 10 дугаар хорооллынхаа яг замаар яваад чанга ард нь байгаа шүү үзэгчтэй гэж хэлье. Ер нь зөвхөн гэрэлт сууд маань ер нь бас хэр үйлчлүүлж байна. За өнгөрсөн жил ч гэдэг юм уу жил гээл те. Тэлэхгүй яах вэ? Ер нь аль жил бүр ингээд тухайн юу гэдэг Монгол төмний нэг сэшиг бишрлээдэг шүү дээ. Түүгээр гэдэг юм уу тэр жилдээ хийн ч гэдэг юм уу. Одоо энэ жил бол 2026 онд гал морин жилд бол маш их байх. Сая могоо жилгээд зүгээр бидний анзаарснаар тооцоолсноор ер нь санснаас жоохон багдав байсан. Тэрийг одоо бас нууц биш шүү дээ. Гэсэн ч бид нар одоо бусад үйл ажиллагаануудаа соёлын үйл ажиллагаагаа түгээсээр байсан. Ялангуяа манай одоо Баянгол дүүргийн соёл урлаг соёл хүндэтгэлийн манай ордны одоо хамт олон бол маш гоё юм цогц бүрдсэн. За манай одоо Ахмад Асан гээд маань дал гарч байгаа хүмүүртлөө одоо доктор профессор үлгэрийн цаг за тэгээд тэр Монгол ахуйг маш их энэ одоо залуу уран бүтээлчдээ зааж өгдөг хамтарч ажилладаг залуучууд маань маш гоё ингээд шинийг санаачилдаг за манай одоо байгууллагын маань дарга амар төвшин гээд одоо дарга маань соёл урлагийн төлөвийн маань дарга маань биднийг энэ удирдан чиглүүлдэг маш их одоо бидний ажлыг дэмждэг за хамт олон маань ингээд нэг хүн шиг нэг зорилготой ажилладаг. Ер нь бол яг хосууд маань бол бас яг энэ Баянгол дүүргийн ёслол хүндэтгэлийн ордонд бол бас нэлээд үерж одоо хормын ёслол үлддэг тийм ээ. Тэгэхээр түрүүнд бас та ярьж байна. Энэ жилийн хувьд ч гэсэн ер нь их сайн жил гарч байгаа гэж морж жил гарч байгаа гэж байна. Тэгэхээр ер нь яг тийм сайн жилүүдэд ер нь бас нэлээдгүй одоо хосууд манай харьцангуй их одоо бэлэг дэмбэрэлтэй ч гэдэм үү манай ахмадууд ч ерөнхийдөө нэг жоохон сэсэг бишрэлтэй шүү дээ. Тэр жил гарвал тиймс одоо хоримнаар хийхэд сайн ч гэдэм үү. Тэрийг бол ер нь хараадах шиг анзаарэгддэг. Ер нь л хүмүүс яана хоримнаар хийхээр одоо үнэтэй баах за төсөв нь өндөр болов гэл ер нь л Монгол төмний одоо эгэлж ирийн хүмүүс гэлтэхгүй бүгд л ерөнхийдөө эдийн засгийн хувьд нэг асуучихсан гэж боддөө шүү дээ. Манайх болохоор ерөөсөө манай цогц үйлчлэгээ маань зөвхөн аслын маань үйлчлэгээ сая 850,000 байдаг. За дээрэс нь одоо юу гэдэг дуучид хуурчид гадны уран бүтээлчд авъя гэж тухайн хүн юу хүсэж байна лицензийн бичлэг гэх юм бол мэдээч хэрэг дотоод журмандаа заагаад өгсөн нэмэлт одоо үйл ажиллагаануудыг нэмэлт одоо үйлчлэгээ хийгээд тухайн одоо тарифаа гаргаад ингээ явах боломжтой. Тэгэхээр ер нь маш гоё одоо цогц ийм үйлчлэгээ манай сая 800,000 төгрөг маш хямдхан. Тэнд маань одоо манай өрөөлч магтаалчт маань, хөтлөгч маань, дуучид маань за тэгээд бүхэл одоо төрлийн одоо манайх болохоор Бацаахан өргөөгээд маш том 10 хаантай сөрлөг сайхан цагаан герман байгаа сүндэрлж байгаа. Тэгээд тэр гэртээ болохоор яг Монголынхаа өв соёлыг за Европ зааландаа 3 дахьтай болохоор маш гоё орчин үеийн тогтчлолттой ингээд магтах гэсэн чи би жоохон дутуу магтаад байна. Та хоёр маань магтаад өгөөч. Аюулгүй мэдчихлээ. Тийм байна. Тий. Яг ингээд за хормын орд ороод
хосууд маань бас нэг ингээл өөр газар ресторанд очиод дахиад хүлээ авалтаа ингээл ийш тийшээ ингээл явсан нэг юм зардлууд их байдаг шүү дээ. Ер нь цаг хугацаагаа бодсон ч гэсэн. Тэгвэл ерөөс яг нэг дороо. Нэг дороо цогц. Ерөөсөө бүх юм цаг хугацаагаас та бүгдийг хэмнэл бүх зочтой тэндээ цуглуулаад ерөөсөө ингээл яг зөв тий. Бүх юм манайх одоо ерөнхийдөө одоо энэ жил 1 жилийн хугацаанд бид нар статус нь өөрчлөгдөөд хормын одоо соёл урлагаар шилжсэн ч гэсэн тэр үйл ажиллагаагаа бол маш хурдтай өөрсдөө одоо ингээд бий болгоцсон. Тийм учраас зочд маань ирээд биднэрт үйлчлүүлэгч маань ирээд ямар санал тавинд бид бүхэн одоо биелүүлэхэд бэлэн тийм ээ манайхаа. Тий. За сургалт одоо дугууланд маань хамрагдахыг хүссэн хүмүүс одоо шалгалт өгдөг юм уу яах ёстой бас нэг тэр талаас нь бас жоохон зөвлөгөө өгвөл. За тодорхой хэмжээнд бас хүүхдийг шалгаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас таг нэг хүүхдийг авчихаар бас тэгээ анхны мэдлэггүй юу? Тий. Ер нь урлагийн хүн болох гэж байгаа хүүхд чинь өөр юм гэсэн мэдрэмжтэй байдаг шүү дээ. Ер нь багаасаа ер нь тэгээ сэргэлийн ингээл хэлсэн юмыг шууд ингээл яацдаг. Тийм хүүхдүүдийг л сургаж яаж шалгаж аваад та. Ерөнхийдөө мэдээч хэрэг нэг урлагийн хүн болж төрөхгүй шүү дээ. Тэгэхээр бас илүү их нөгөө хүүхд маань хүсээд хичээгээд аав ээж нь ч юм өөрөө зориод ирвэл манай багш нар маань тэр бүгдтэй ажиллаад тэр хүүхдүүдийг сургаад хөөрхөн өөрийнх нь төвшөнд бүр учиргүй бүр мундаг бэлтгэхгүй маа ч гэсэн өөрөө нэг гоё төршилгээ уншаад дуулаад өөртөө ихтэй болоод нийгэмд одоо бас нийгэмшээд гардаг тэрийг харахад их гоё баяртай байдаг. Ер нь тэгээд яг мэддэг хүмүүс нь бол зөв хүүхдүүдээ хөтлөд дагуулаад очдог байх та тийм. За маш их баярлалаа. Бид бүгдийн ярилцах хугацаа өндөрлөх төгссөн байна. Тэгээд төгсгөлт нь бас яг нэг төрөнд таны хэлсэнчлэн те бас мэдлэгээ дэвшүүлээ гэж бас урьж байна. Тэгээ бас энэ ёслол хүндэтгэлийн ордондоо бас хүмүүсээ бас ураач гэж бас та бүхнээс хүсэж байна. Ямар гоё. За тэгээд Өвөрхангай аймагт суугаа аав ээж тэгээ өвөө эмээдээ маш их баярлж талархдаг бас хэлье. Миний ард үргэлж байдаг, бацхсдаг, байнгын дэмждэг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Тэгээ бас байгууллагын хамт олондоо бас маш их баярлж авдаг юм шүү. Тэгээ манайх одоо цагаан сарынхаа захиалгуудыг бас хүлээгээд авч байгаа, захиалгуудаагаа авч байгаа. Тэгээд байгууллага болон хороодууд маань бас бидэнтэй хамтран ажиллаад бас захиалгуудаа өгөөрэй гэж хүсэж байна. За мэдчилгээ дэвшүүлэх боломж олдсон дээр. Баах юм яриа тав. За өмнө аймгийн Мантлаа ус өмнө суугаа. Ээж, ах, эгч. За тэгээд хоёр талын авга, нагц нартаа одоо мэдчилгээ дэвшүүлье. Хүн бас хичээд сайн сайхан явж байгаа шүү гэд. Мэдчилгээ дэвшүүлье. Тэгээд байгууллагынхаа хувьд бол бас байгууллагынхаа хамт олонд бас баярлаж талархаж явдаг. 2025 он бол бид бүгдийн хувьд бол сайхан он жил байлаа. Алдаа оноо ихтэй алдсан ч юм байна, онсон ч юм байна. Ер нь тэгээ сайхан жил болж өнгөрлөө. Тэгээ та бүхэн маань бас манай үе таалгыг зориод ирээрээ бүгд нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За тэлгүй яхаа манай хоёр эрдэмтэй хүн дараа их мөрөн дэлгэн гिचэр ажил дээр бол хөөхтүүдээ нэлээд ширүүхэн хандаад л нэлээд дуу чангтай байдаг. Өнөөдөр бас цэнгэрлэгцээ үзэж байгаа үзэгчтэй хүндлээд тэгээд ингээд маш гоё. Ер нь яс зүйтэй манай хамт олон. Тэгээ хоёр дүүдээ бас энэ жил 25 онд Монгол Улсын соёлын тэргүүн хэмээх ийм том одоо нэр хүндтэй Монголын одоо нэрийг өндөрт гаргасан шагналыг авсанд маш их баярлж байна. Учир нь нийт одоо манай хоёр дүүгээ маань оролцсон уран бүтээл гэвэл бид нар одоо өдөр алгасахгүй байгууллагууд дээр очдог. Бараг манай байгууллагуудын одоо тооцоо судалгаар гэхээр 20 найртайгаа нийлээд 670 гаруй уран бүтээл дээр ажилласан. За урдны одоо жилүүдийн тооцох юм бол 1200, 1300 гад уран бүтээлүүдээр ажиллаж үзэгч түмнээ байсгасан ийм гоё одоо хамт олонны төлөөлөл маань манай отхон одоо уран бүтээлч багш нар маань хөрөлцөн ирсэн байгаа. Тэгээд манай Бянгал дөрөв соёл урлаг эслэн төлгөө маань нийт хамт олон бол
бүр нэг хүн шиг цол байж энэ олон ажлын ард гарч 25 онд ажил нь бол амжилтаар дүүрэн одоо цалгисан юм онжилууд байлаа. Одоо 26 он бол гал морь жил бол Монгол түмний хувьд маш сайхан, эвтэй, ээтэй, ёс зүйтэй, хүнлэг, энэрэнгүү соёлыг түгээсэн сайхан өдрүүд байх хаа. Тэгээд Монголынхаа ууган телевиз, UBS телевизд маш их хайртай. Учир нь маш олон одоо ард иргэдийг соён гэгэрүүлдэг, дандаа гэгээлээ сайхан зүйлийг үзэгчтэй хүргэдэг. Тэгээд манай хамт олонны зүгээс танаа хамт олон одоо ажлын маш их өндөр амжилтыг хүсье. Нийт Баянголчуудаа манай Баянгол дүүрэг соёл урлаг ёслол хүндэтгэлийг зорж ирээрээ бидний үе таалга үргэлж нээлттэй болно гэж хэлье. Баярлалаа. За маш их баярлалаа. За хөтөлбөртэй хамт байгаа үзэгчдээ маш их баярлалаа. Энэ удаагийн зочдоор Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны менежер Алтан Туяа. За Баянгол дүүргийн соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордны соёл урлагийн ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бат Дэлгэр, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Марлмаа нар оролцлоо. Хөтөлбөрийн турш хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргүүлцлаа. Тэр баяртай.